Ахандус продакшн. За тэгээ бид хоёр өнөөдөр Start Lizes бэлтгэн хүргэдэг Sendme нэвтрүүлэгт оролцохоор ирсэн байна. За одоо өнөөдрийн нэвтрүүлэг маань бас жоохон онцлогтой. Цагдаагийн байгууллагын хамт олонтойгоо хамтдаа бид хоёр цагдаа болоод явах юм аа. Тэгээд чи ер нь юу гэж бодож байна да? Гэхдээ тэгэл ер нь хүүхэд байхдаа баг хүн болгон эрэгтэй хүн болгон баг цагдаа болъё гэж боддог гэсэн үг. Тийм ээ л дээ. Би бол нисгч болъё гэж боддог гэсэн. Би бол гэхдээ аавыгаа дөрөв цагдаа болъё л гэж боддог. Чи бас жоохон дөртөө. Манай пүүжигийн аав болохоор том цагдаа хүн байдаг юм аа, Бачка ах гээд. Тэгээ чи ер нь өнөөдөр хэр ажиллана гэж бодож байна. Гэхдээ хоёулаа өнөөдөр ер нь бол хэв журам буюу те. Тийм. Одоо инхийг сахиулах бас үйл ажиллагаа хийж байгаа шүү дээ. Шууд одоо нөгөө иргэдэд хурж яг нөгөө тулгадж байгаа асуудлын чууд гэр дорн шийдэх гэж ч юм уу те. Тэгж очдөг яг тийм төрлөн гэх юм одоо юу гэх юм бэлээ. Сайн мэдэхгүй болохоор тэгээд яг тэр төрлөөр битээр хэв журам талаасаа явах юм байлээ. За тэгээд ямар ч яг хүүхэд бахта, жоохон бахта боддог хүсдэг байсан ажлаа битээр өнөөдөр хийх гэж байна. За тэгээд хамтдаа дотгошоо орж ажиллаа эцгээе. За энэ удаад болохоор Скватер дүүргийн цагдаагийн хэлтс 2 дугаар хэлтсэн байна дээ. Тэр ирсэн байна. Хамтдаа ажиллаж байгаа юм лээ. За анх манай гүнэ ТМК2 нэг дугаарт оролцож ирсэн те пицца хийгээд тэр дугаарыг харчаад ер нь их сонирхолтой нэвтрүүлэг байна гэж бодож ирсэн. Тэр нь хизээ орох юм бол доо гэж бодож ирсэн. Илгаал дээр гитаал хамт. Үгүй энэ доотлоо. Тэгээ тэр хоёрыг үзчихэд яг нэг юм одоо тэр мэрэгжлийг одоо яг эзэмссэн юм шиг нэг өдрөөр нь ингэж явдаг гэдгийг ойлгоцсон. Тэгээ бас гоё юм байна да гэд бодож ирсэн. Тэгээд яг ирсэн. Тэгээд айгүй гоё баярлсан шүү дээ. Тийм. Гоёс. Тэгээ бүр мэрэгжлээ эхлээд сонсоог байжгаад тэгээ бүр сүүл загсаагаас сонссон чи бүр айгүй сонирхол татаад тэгээ бүр ормоор санагдаад айгүй гоё сонирхолтой байсан. За нэгдүгээр игнээ уршааныг алах малах. Нэгдүгээр игнээ эрг 11.8. 13 зүйл ахлах. 14 6. За болно. Пайранд алхаад марш. Нэгдүгээр игнээ эрг. За та бүгд өнөөдөр ажилд амжилт хүсье. Ороод хувцас солиод хувц хэрэглээ өмсөөр гараад ирлээ. Тэгээд одоо ажил гүргийнхаа чигийг бас авъя. За тэгэхээр өнөө цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа танилцж байгаа Ахандус продакшн гэж үзэж байна. Өнөөдрийн ажилд амжилт хүсье. За Скватер дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлц маань бол Скватер дүүргийн 10-аас 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хариуцсан гэмт хэрэгтээ тэмцэх нийтийн хэв журам хамгаалах олон нийтэд аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ нэр төртөө биелүүлэн ажиллаж байна. Тэгэхээр өнөөдөр бол та хоёрын үүрэг гүйцэтгчид маань Скватер дүүргийн 17-19 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр одоо хөтгөн тэргүүлээ автомашинтай эрүүл хэм шалгалтаар ажил үүрэг гүйцэтгэх юм. Тэгэхээр ингээд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа хэрхэн явагддгийг за өдөртмөн үйл ажиллагаатай танилцаж явах нэ гэсэн үг. За энэ хантаас манайд ерөөсөө шинийн зэрэг постэрдыг хантаж байгаа. Цагдаагийн албаагч өөрөг гүйцэж байгааг иргэд харуулах мөн цагдаагийн албаагч аюулгүй байдлыг хангах үүдэн зориулттай юм постэртэй хантаж гадар өмссөн байна. За энэ ингэр дээр бол ингэрийн камер байгаа. За ингээд машин дор хурцлаа авахын чинь тусгай хэрэгсэл бүх юм байгаа. Тэгэхээр манай автогүрлийн үүрэг гүйцэж байгаа албаагч нараас за нэг бүрийн тусгай хэрэгслээ танилцаад тэрэн дээр бас ингээд асууж дурлах бол бас судлаа явуулна гэсэн үг. За иргэд маань цагдаагийн байгууллага 102-оор дуудлага өгдөг. За 102 дээр бүртгэсэн дуудлага мэдээллийг манай 2 дугаар хэлцэн иншуурхай удирдлагын дасгүй жижигрийн энэ үйл ажиллагаа руу одоо цагдаагийн байгууллагын дотоод сүлжээгээр дуудлага нь хуваарлдаг ба. Тэгэхээр энэ манай жижигрийн үйл ажиллагаа таавах танилцаад бас энэ жижигрийн ахлахаас маань асууж дурлах бол асууж байгаа. За сайн байна уу? За амар гэрээ. За Орой гэрээ. За өнөөдрийн байдлаар ер нь одоо энэ өглөөний байдлаар нийт хэдэн дуудлага одоо бүтгэгдсэн байна. За манай Скватер төвийн цагдаагийн дурлалт. За өглөө 8 цаг 30 минутаас мэдээ ширгүү удирдлагын төв
ECS програмаар дуудлага мэдээлэл хүлээж авдаг байгаа. Одоо нэг 15 дуудлага хүлээж авсан байна. За одоо 15 дуудлага одоо тэр зөрчлүүдийг ерөнхий бүгдийг нь одоо очиод газар дээр нь очиж шийдээд яасан гэсэн үг үү те. Тэгээ 15 дуудлага мэдээлэл хүлээж аваад одоо яг бүгд шийдвэрлэгдсэн байна. 10 дугаар хорооноос 20 дугаар хороонд нийт 7 автэргүүлд 14 холбооч үйл гүйцэтгэж байгаа. Аха. За одоо ингээд 15 дуудлага авсан гэж байна шүү дээ. За 15 дуудлагын 15-д нь ихэнх зөрчил нь юунаас болсон? Ямар зөрчлүүд? Тэгээ ер нь нийт зөрчлүүдийн ер нь ихэнх нь ямар зөрчлүүд гарч байна? За ер нь дуудлага мэдээлэл 24 цагийн хугацаанд авч үзвэл ер нь дуудлагын өнгө маань голчлон л ер нь ахын өрөөнд агцсан согтуусан дуудлага голчилж байгаа. Үүний дараачаас гэр бүл хүчирхээлийн дуудлага тэгээ 103 түлээлгэж өгсөн дуудлага голчилж байгаа. Одоо нэгдний үйлрэлд бол Одоо ингээд эргүүл дүгүүцдэж байгаа цагдаа нар маань одоо машинтай явж байгаа цагдаа нар маань энэ дуудлага ирнэ шүү дээ. Тэнгүүд дуудлага яаж одоо тэнд хүлээж авч байна? Юугаар хүлээж авч байна одоо албаагчд маань? за албаны машинд маань суурийн станц, гар станц гэдэг хоёр дотоод сүлжээгээр холбогддог станц байгаа. Албаны бэлэн байдлыг тэрнгээр хангаад инженерийн суурийн станцаас тухайн автомобилийн хороолоор дуудлага мэдээллийг дамжуулаад таблетэн дээрээсээ дуудлага өнгө утгыг харах боломжтой байгаа. За ойлгомжтой. Тэгвэл за танд баярлалаа. За баярлалаа. За. Эмэгтэй хүн юмч болно, эрэгтэй хүн цагдаа болно гэдэг шиг тийм их юм байдаг гэсэн шүү. Тэгэл би бол цагдаа болно, бүр мөрдөгч болно гэж боддог л байсан. Тэгэл манай ах чи өөрөө мөрдөгч юм баггүй. Тэгэл тэр тал руугаа сонирхолтой байсан. За өнөөдөр манай хэлцээр Ахан тус продакшн хоёр жүжигч маань цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцахаар хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр өнөөдөр манай хойд байдлын цуслангийн чиглэл буюу одоо 17 19 дугаар хороо хариуцсан бэлгцүү 16 чиглэл дээр ингээд үүрэг гүйцэтгэх юм байна. Тэгэхээр манай энэ хоёр албаагчтай өнөөдөр та бүхэн үүрэг гүйцэтгэх. Тэгээд ажил амжилт бүгсэн. За. Даваагаад дөр тусгай хэрэгс гарсан буу бууж. За. Сонслоо. Тэгэхээр манай албаагчдын маань яг нөгөө гол хэрэгсэл болсон одоо энэ машин тоногдох хөрөмжүүд байгаа шүү дээ. За энэ бид дөрвөн одоо суугаа явж байгаа шинэ машин байна. За энэ машины давуу тал онцлогийг яриул. Давуу тал нэг гаднаасаа харангууд бас яг яалчгүй яг сүүлийн үеийн машинаас харагдаад байна шүү дээ. Яалчгүй нөгөө цагдаа нар маань бас тав тухтай дээрээс нас хурдан шуурхай ажиллахад бас зориулж яаж байгаа болов гэж бодож байна. Машины талаар юу ярих юм бол те. Манай энэ автомашин болохоор сая энэ 24 онд үйлдвэрлэгдсэн. Одоо манайх энэ хангалтаар одоо аваад одоо нэг удаагүй нэг 2-3 сар орчим болж байгаа. Энэ онцлог давуу талууд бол мэдээж бол их болж байгаа. Одоо энэ машиных нь одоо он залуу машин гэдэг ч юм уу одоо нөгөө тохиргоотой спорт гэдэг ч юм уу эсвэл одоо нэг тийм модуудтай байгаа нь шүү дээ гэдэг ч юм уу те. Одоо уруудах чинь уруудахтаа бас өөрөө мэдрээ дугуйгаа мэдрээд бас тооромслох тийм системтэй гэсэн. Дээрээс нь явж байхдаа бас урд хойдох камер, заалны камерыг шууд автомат бичлэг дээрээс дэлгэсэн дээрээс. Хянаад юм бол. Харин яг нөгөө орж ирэнгөө шууд нөгөө нүдэн тусч байгаа нэг камерууд байгаа байхгүй. Яг нөгөө хойдлогын чинь юу шууд харах. Зөвшөө явж байхдаа хойдлоо харах нь шүү дээ. Шууд дэлгэсэн дээр харж байгаа шүү дээ машиныхаа. Ер нь манай иргэд бол ингээ годомжийн олон нийтийн талбайгаар явж байхдаа зам дагуу байдаг ч юм уу, согтуурлахундаа хэрэглээд ингээд хэвтэй байдалтай, суугаа байдалтай, хэтрүүс эргэлс иргэдтэй байх юм бол заавал цагдаагийн 102-т яаралтай дуудлага мэдээл төрийн шурхаа өгж явах хэрэгтэй гэдгийг бол уриалмаар байна. Ингэж өгж байгаа давуу тал нь бол мэдээж тухайн иргэн аюулгүй байдлыг бид нар очиж ингээ хаах одоо нэг юу болж өгж байгаа. За хэрвээ 102 дуудлага өгсөн ч гэсэн тухайн хаяг нь тодорхойгүй байх юм бол утсаа авч байгаа утсаараа холбогдоод тухайн ингээд хаяг байршлаа ингээд тодорхой бас ингээд заагаад ингээд өгчдөг. Тийм л байгаад гэж уриалж шүү манайхаа. Нөгөө сохтуулчин үүсэхээр ингээд за одоо ингэсэн л хаяал авчдээ шүү дээ. Тэгвэл одоо хүүтний үлрэл эхэлж байгаа ингээд сохтуулчин хүмүүсээс гадуур хөвтөж жаад тэр хүмүүс чинь удаа хөвтөх юм бол хосог аюултай. Тэгэхээр бүгдээрээ иргэнийхээ үргийг биелүүлж бас одоо юм хөгжсөн те хаана байгаа газраа мэдэхгүй бол уцаа гаргаж Google Map-аас газраа хараад хаана байгаагаа хэлээд 102-т мэдчихэж байгаарэ гэж хүмүүсээс уриалъя.
Бид дөрөв зүгээс. За нэгэндээ хайртай байцгаая. Айгу гоё шүү. Угаасаа манай жүжигчин гэдэг мэрэгжил чинь ер нь бүх мэрэгжилд хувирах, бүх дүрд орж чадах ганц мэрэгжил. Тэгээд тэр дүрд орж тоглоно, энэ дүрд орж тоглоно те. Бүх мэрэгжилд хувирах учраас тэгээд мэрэгжлийн ачаар бас нэг ч гэсэн бас хүслээ биелүүлээд цагдаа болоод нэг өдрийг бас маш гоё сонирхолтой адал хөдөлтөд өнгөрүүллээ. Сая бас яг цагдаагийнхаа машинад яг эргүүл хийхгээ ирсэн чинь бас яг нэг юм хэсэг яг арх сутур хундаа хэргэлсэн яг юм хэсэг хүмүүс ингэ цугларсан байжгаад тэгээ яг цагдаагийн машин харангуйтаа ингэ бөөнөрөө ингэ хашаа чимбэ ингэ тараад алга болчих чинь тэгээ бөөнөрөө яг цагдаагийн машин харангуйтаа. Гэтэ бас яг ер нь яг иймэрхүү байдлууд хэр олон давтагдж байна. Тэгээ эргүүл хийгээл явж явах те. За эргүүлээгээд явж байхад бол энэ байдал бол мэдээж маш их давтагдана. Одоо энэ тухайн одоо автобусны тухайн одоо нутаг дэвсгэр одоо эцсийн буудал гэдэг ч юм уу аж ахуйн нэгж их төлөрсөн газар гэдгээр ч юм уу иймэрхүү газруудын ойр орчимд болохоор шалгалтаа бид нар чи тогтмол хийх хэрэгтэй заавал. Эргүү шалгалтаа хийгээд ирэх хооронд бас яг саяны харсанчлаа бид нар бол ингээд цухтаа явчихна. Хаашаа ч юм ингээд тараад ингээд явчихдаг гэдэг шиг. Тэгэл бид нар ингээд дараагийнхаа дуудлага мэдээллийг хүлээж аваад бусад өрсөн сэргийлэх ажлуудаа хийгээ буцаад эргүү шалгалтаа хийж ирэхээр дахиад ингээд байждаг. Тэгээ зөвхөн хөдөлгөөнт эргүүлээр эргүү шалгалт хийх биш. Автомашинаас бууж явгнаар тий 150 м зайд одоо явганы хөдөлгөөнөөр бас эргүү шалгалт ингэж тойруулал заавал хийх хэрэгтэй. Эргүү шалгалт ингэ хийж байгаа учир нь гэх юм бол бүлэг бөөнрөл болж байгаа энэ иргэд нь бүлэг бөөнрөлж согтуурлын хундаа зүйл хэрглэж нэгнийгээ орхиод явна, хүүтэнд орхиж явна, хоорондоо зодолт нь нэгнийхээ аминд хүрнэ гэдэг ч юм уу. Иймэрхүү учраас гэдрэг зөрсөөс өрсөн сэргийлэх зорилгоор бол эргүүлийг бол явган болон авто эргүүлэр бол заавал хийх хэрэгтэй. Болцсгүй аюулаас сэргийлэх зорилго. Өрсөн сэргийлэх тий. Уус энэ болохоор манай цагдаагийн байвал үндсэн одоо зорилгоодын угсаа нэг нь тий. Явган эргүүл гэж ярих уу? Одоо энийг одоо юу гэх вэ? Тэгвэл явган эргүүл юм. За тэгвэл явган эргүүлээ яагаад хэвдүүлээ бас хэсэг газрыг бас Одоо бас яг ингэж одоо фокуслж яг ингэж авдаг, шалгадаг газрууд бас байдаг бах тий. Тэгээ яг бас одоо бэлхий эцэхэд одоо яг энэ авийнхыг ерөнхий хараанд байлгадаг, энэ шиг байлгадаг гэсэн. Тий. За хэдлээ тэр газруудаар за тэгвэл тэгвэл тий. За. Бид нар сая эргүүлэх гээд ялгаагаар зогсож явахад сая хоёр цагны бэлхий цавар байнгын эргэлддэг хүмүүсээс хоёр нь дэлгүүр ороод гараа авчлаа л гарч яваад ин ааш гудам нэргээ яваад гчлаа арх согтуурлах хундаа бидрэг сая холдож явах гээд бөөгнөрөөд ийшээ эргээд явчих болдог тийшээ очиж өдөртөнд эргүүл царгууд хийж явах. За тэгээ нэгнийг одоо сая хаяа явчихдаг гэж ярьж штэ. Тэгээ нөгөө хайж одоо бөөндөө согтуурлах хундаа эргэж нэгнийг хаяа авдаг нөгөө хүн осгодог. Тэгээ яаж яхаа нөгөө хинч мэддэхгүй харагдахгүй газар байдаг. Тэгээ бас тэр хүн бас тэр хүний аминд бас хүрэх тийм бас боловсгүй аюулууд бас байгаад байна тийм ээ. Одоо нөгөө хүний бас харахгүй газар нуугдаж одоо арх сутур хундаа хэрэгэлдэг ч юм уу тийм ээ. Тийм тохиолдол байгаа. За энэ гутмөр руу ороод ирэхэд. Заамрэг. Юу зогсож байгаа? Ургэрээ. Заамрэг. Цаа чи энд юу оолоод байгаа? Уураад байгаа. Гаргаж харуулдаг гэж. Харуулчих гоё. Алей. Нас юу вэ? Саяны дэлгүүрээс авсан уу? Гүү. Хаалцсан. Байсан юм аа. Сая бидрэг тэнд эргүүл төрөл хийх гэж явах гэхээр холдоод годморын яваад орчлаа тийм үү? Одоо тэгээд уучаад арх согтуурлын донд хэрэгэлчээд одоо ингээгэл байлаа. Тийм байхгүй. Тийм байхгүй. Одоо нэг хүүтний үйлрэл эхэлж байгаа учраас тэгээ нэг согтуурлах хундаа хэрэглээ те. Тэгээд нэг гадаадаас ингээ хамаагүй байх юм бол осох аюултай. Тийм учраас гэр орондоо харьцгаагаад өөрсдөөс аюулгүй байдлыг бас хангаа авчираа. Шууд гэрлүүгөө харин шүү. За яа. Одоо нэмж өгнө гэсэн ойлгохтой байхгүй шүү. Шууд хараа. За. Одоо бид нар ингээд хилээд та нарыг тараагаа ингээ явлаа. Нийлж бөгнөрл үүсэхгүй шүү. Өдөг бөгнөрл за яа. Ууж бол болно. Уух бол та нар юм бол хамгийн гол нь зөкстэй хэрэглээ шүү дээ. Гэж байгаа шүү дээ тий. Ославар гэд хэлж штэ тий. Өдөө хүүтэн байна гэж сая. Бэлэг 128 128 бэлэг 10. За 116 дуудлага мэдээлүүлээ авлаа.
За нэг дуудлага ирсэн. Маргаан болоод байна гэсний дуудлага ирсэн. Одоо дуудлагыг дуудлагаар очиж бас төсөл адилтай танилцаад чицгоё. За одоо надад нэг юм асуулт байна л да. Би бас амар удаан хугацаанд бодож ирсэн юм аа. Хүүхэд байхад өдрийг 10 жилд суралцдаг байхад ч юм уу те нөгөө нэг бага насны хүүхэд алга болдог байсан шүү дээ. Ер нь одоо ч ер нь болж байгаа шүү дээ те. За тэднэр дээр ер нь арга хэмжээ авч үздэг вэ. Тэгээд хүүхдүүд ямар хөө байдалтай байдаг вэ гэдэг талаар ярьж болох уу болохгүй юу? Энэ талаар бол ярьж болохгүй те. болно. Болохгүй те. За ер нь бол энэ хүн алга болж ийн гэдэг чинь ер нь бол ерөнхий утгаар бол ер нь бол 2 англи хуваачна. Шууд үгэн талаараа авч үзэх юм бол нэг нь бол бага насны хүүхэд гэдэг ч юм уу одоо 18 хүрээгүй гэдэг ч юм уу те эрх зүйн бүрэн бус чадамжтай. Иргэн нөгөөдг нь 18 наснд хүрсэн буюу эрх зүйн бүрэн чадамжтай. Гэтэ эрх зүйн бүрэн чадамжтай 18 наснд хүрсэн ч гэсэн бас биеэ гүйцэд бүрэн илэрхийлэх чадваргүй гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаараа тухайн алга болж байгаа хүний бас онцлогуд нь ондоо. Жишээлбэл одоо бага насны хүүхэд алга боллоо гэсэн тохиолдолд тухайн одоо цагдаагийн албагч нь тухайн дуудлага мэдээллийг хамгийн түрүүнд нь шуурхай хүлээж аваад хойш үүсгэх ажиллагаа цагдаагийн байгууллагын яаралтай хийх ёстой. Шаардлагатай тохиолдолд одоо хилтэс газраараа түргэн авдаг ч юм уу түргэн цугларалтын тохиогоор ажиллаж одоо тухайн одоо алгуулсан хаягнаас эрэл хайгуул хийхтэй. Тухайн одоо хүүхэд нь заа нэг өсвөр насны хүүхэд байлаа тий 16 17 эрэгтэй хүүхэд байлаа гэдэг ч юм уу бас тэгж бодох юм бол бас хаагур юу гэдэг тий хинтээ найзлсны хүрлэг одоо нөгөө PC тоглоомын газар орж тоглох гэдэг ч юм уу иймэрхүү бас тохиолдлуудаас хүүхдүүд алга болсон гэсэн бас тиймэрхүү дуудлага ярьдаг. Тийм учраас тэгээ боломжтой бүх зүйл дээр л бүх магадлал таамаглаад дэвшүү бүгдийн дээр мухарлж хойшлох ажиллагаа хийж шалгах хэрэгтэй л гэдэг та. Ялч хөөс чинь алга болж байна гэдэг чинь бас нэг хүний бас амь настанд ч яригдчихэж байгаа шүү дээ. Тийм. Яаж байж арга болно те. Алгалагдсан байж болно. Тийм. Энд очиод осгоод алга болсон байж болно. За мэдгүй хүндрэлтэй тал бол нэг байгаагүй. Нөгөө нэг бид хоёртой хамт явж исэн бид хоёрыг зөвлөж исэн нөгөө залруулж исэн цагдаа байсан шүү дээ 2 цагдаах. Тэгээ яг тэр хоёр манд байсан болохоор нэг төвөгтэй юм байгаагүй. Бүх юм асуугаад мэдхгүй юм асуугаад ойлгомжтой болгочихж байгаа болохоор харин тэр хоёрт хүндрэлтэй байсан баха. Би тэр ажлыг нийлэхгүй баах юм асууж масуугаад. За нөө дуудлага мэдээлэл гэсэн айлын юм. За энэ дуудлага тий. Одоо тэгээ таблетээр дуудлага мэдээлэл гэсэн айлын хэрэглэе гэхгүй шүү дээ. Шууд тэмдэглээ явчих юм тий. Бүр юм амар болчих юм шүү тий. За орцгой. Тэгээ яг бүр ийм хүнд хэцүү нөхцөл байдал руу ороод те яг тэр шийд юу гарсан арх судалгаан ундаа хэрэгэлсэн хүн рүү орж уулзах те одоо зодоонуудын хийсүнтэй орж уулзах ингээд шууд биечлэн ингээд уулзаад явах нь бүр илүү хүндрэлтэй юм байна л гэж бас ойлголоо. Яг зүгээр нүдээр харахад бас тийм ч бас хэцүү биш болоо гэж боддог байсан. Тэгвэл яг яг ингээд дотор нь ороод ингэсэн чинь бас хүндрэлтэй тал зөндөл байдаг юм. Зөрчил гарсан газраа ирээд шалгаад гараад ирлээ. За тэгээд бас фрүсрэн ярих ба. Тэгээ яг сая яг хоёр ахтай хамт ороод бас зөрчил гарсан газраа орж ирээд шалгалаа. Тэгээ яг нэг нүгөө ярихад бол бас яг аюу хэцүү нөхцөл байдал руу бас ингэж орд юм тий. Гал түлээгүү, цонхон агархаа гэдэг ч юм уу те нэг аюу хэцүү нөхцөл байдал. Тэгээ дээрэс нь ингээд юм цогтууруулахундаа ихээр хэрэглээд тэгээд нөхөр нь их нэртэй гар ороод гэр бүлийн өвчрхийл үлдээд нэг ийм л яг нөхцөл байдал руу орж бас яг шалгалт хийлээ. За саяны нөхцөл байдал дээр одоо цагдаагийн албан агчтай анхаарал одоо хандуулдаг зүйлүүд тий тэр талаар яриад өгөөч. За ер нь саяны нөхцөл байдал тухайн одоо дуудлаганд орох айлаас өмнө одоо өмнөх 102 утсанд өмнөх дуудлага өгчээсэн түүх өмнө дуудлага өгчээсэн одоо давтамж гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл өгчээсэн давтамж гих зэргүүдийг бол маш сайн судалж тухайн айл руу орохоос өмнө заавал ингээд энэ бичлэгээ тооцоолж тухайн айл руу орох хэрэгтэй. Энэ нь одоо тухайн иргэний аюулгүй байдлыг нэг төрүүлж хангах мөн цагдаагийн албаагч хамтрагчийн аюулгүй байдлыг хангах бас заавал бол нэг бол юу болж өгч байгаа. Аха. Тэгээ бас нөгөө сая орхосоо өмнө бас ингэж
бас одоо энэ чинь хувийн өмч айл руу бас дураараас хамаагүй яаж болохгүй. Тийм учраас бас хүнээс нь асууж зөвшөөрөл авч иж те. Заавал хаалга ингэж иж орохгүй бол бас болохгүй бах те. Бас манай шиг. Манай ер нь бол цагдаагийн байгууллагын албаагч нар нь болохоор хуулиараа хүний ирэхэд хаалцдаг ганц байгууллага. Тийм учраас одоо тухайн орон байранд заавал тухайн одоо эзэмшигчийн амьдрагчийн одоо гэдэг ч юм уу зөвшөөрлийн заавал авч иж тухайн одоо байранд нэвтэрч орох ёстой. Энэ өөрөө одоо цагдаагийн албаны тухай хууль дээр заагаад өгсөн байдаг. Эзэнгүү байгаа тохиолдол гэдэг ч юм уу ер нь ямар ч дуудлага мэдээлэл дээр бол ингэрийн камер буюу одоо энэгээр заавал ингэ бэхжүүлж явах ёстой. Энэ нь одоо тухайн дуудлага мэдээлэл дээр очиод ямархуу байдалтай байсан дуудлага өгөх чинь гэдэг ч юм уу маргалж байгаа иргэдэн хоорондоо байгаа мó яг зодтолсон тийм асуудалтай тийм нөхцөл байдал болсон байна уу тухайн газар гих зэргүүдийн бүгдийг нэгнгээр ингэж баримжуулж явах ёстой. Тэгээд ер нь ингэж цааш дэлгэхэд бол 102 дугаарт дуудлага мэдээлэл өгөхдөө товч өгөөд тодорхой дуудлага мэдээлэл өгөх ёстой. Яг хэдий ингэж маргалдаад байна гэд дуудлага мэдээлэл нь ийм утгатай ороод ирсэн гэсэн ч гэсэн ихтер нөхөр маргалдаад байгаа, мах トゥ маргалдаад байгаа мó, найз нөхөд юм уу энэ нь бол мэддэхгүй. Хэрвээ ихтер нөхөртөөгөө маргалж байгаа тохиолдолд ихтер нөхөр гэдэг хэлэх хэрэгтэй. Энэ өөрөө гэр бүл өвч хэрэгэлтэй холбоотой учраас заавал энийг ялгаж салах хэрэгтэй. Давхар өөр юм бас салаа авчт юм байна л да. Тэг юм. Тэгээд энийг бид нар бас өөрсдөө мэддэг учраас яг хөө ингээд жоохон товч биш хитрхийн товч дуудлага мэдээлэл орж ирсэн тохиолдол бид нар тий заавал өмнөх дуудлагуудаа шүүж харах хэрэгтэй. Ер нь ямархуу маргалцдаг юм уу? Ер нь ямархуу байдлаар хин хоорондоо маргалдаад байна гэдэг ч юм уу те. Бүх хэргийн одоо history түүхэн гэх юм уу те. Түүхэн одоо энэ таблет дээр байд юм байна. Ингээд дугаараараа шүүгээд регистрийн шүүгээд яхаар байж идэм байна. Тэгээд бас ер нь жоохон хэцүүл бас нөхцөл байдал руу орд юм байна. Тэгээд хоёрын хувьд бас нэг өнөөдөр анх удаа ингээд бас цагдаагийн албатай танилцж байгаа учраас гинт шууд нэг ийм дуудлага руу яа орцсон чинь нэг тийм жоохон эвгүй байна те. Гэхдээ яг манай бүжигийн аав цагдаа манад ах чинь болохоор бас цагдаа болохоор бас жоохон юм гадралхан байсан хан бол байна л та те. Гэтэ бас яг ингээд тухайн яг ингээд бодитоор өөрөө яваад бичлээд ойлгоод хэлцээд бас яваад ирэхээр бас жоохон эвгүй юм байна да. Тэгээ жоохон ер нь мэдрэмж бол их шаарддаг да. Харин тийм ээ те. Мэдрэмж их шаарддаг. Гэтэл юуны төрөлд бол хамтрагч аюулгүй байдал. Тухайн дуудлага мэдээлэл заавал хамт орох хэрэгтэй. Тухайн одоо иргэдээс одоо ямар ч үйлдэл гарах болцсошгүй. Тий. За тэгвэл хэдүүлээ буцаад эргүүлдэ гарах удаа тэгвэл. За тэгье. За тэгье. Гэж хэлэхэд цагдаагийн алба хаагч нартаа ер нь бүгдэнд нь маш их баярлсан талархснаа илэрхийлье. Яагаад гэвэл Монголын бүх ард иргэдийн аюулгүй байдлыг өтнийхт хангаж өгж байгаа. Дээрээс нь бас хүүтэнд хөрж, халуунд хаалж ингэж маш олон цагаар ингэж ажиллаж, дээрээс нь иргэдийн бас ингэж бүх ая талыг ингэж хангаж ажилладаг. Тэгээд дээрээс нь өнөөдөр ингээ хамт бүр дотор нь ороод ажилласан чинь бүр илүү бүр ингээд хүндлэмээр, биширмээр санагдлаа. Тэгээд цагдаагийн алба багш нартаа бүгдэнд нь баярлаа гэж хэлье. Тэгээд та нар бол бүгдээрээ баатруу ч үү гэж хэлье. За одоо манай дүү намайг зодоод байна гэсэн утгатай дуудлага байна. Манай дүү намайг зодоод байна. Маргааны бас маргаан хүчрхийлэл ихтэй дуудлага ирсэн байна тий. За. Одоо тэгээд нөгөө цагдаач гэсэн хүн шитэй гэдэг шиг тэгээд одоо тэгээд нөгөө удахгүй бас баяр боллоо. Тэгээд нөгөө баярын үеэр бас албаагч манай цагдаа нар одоо юм төрийн албаны байгууллагын хүмүүс маань одоо ер нь яаж баярлаж байна, одоо цаг зав ерөнхий яаж таарч байна. Ер нь бол баяр таарад баяраар гараатаа таарах юм бол ажил таарна. Гараагүй амраад ч юм уу нэг бол өдөр нь ажиллаад оройн буухж байгаа үйл одоо тэр баяр маяр одоо цагаансаар гэхэд бол оройн морогоор сач золгоо хийж юм. Гараатай байгаа үед л олох боломж байхгүй. Тэгэл ер нь бол тэгэл гэр бүлийн ойлголцол те. Гэр бүлийн хүмүүс ойлгож байгаа, ямар ажил хийж байгаа гэдгийг мэдж байгаа, хамаатан саднараа мэдж байгаа учраас ойлгоод гоё явдаг бахлаа. Одоо манай ахын маань одоо ар гэрийн хүн маань одоо ер нь яаж одоо ажил үргийг хүлээж авдаг вэ? Ер нь арталт нь ер нь яг ямар хуу байдалтай байдаг вэ? Гэр бүл зохиогоод их нартайгаа зүг байхад бол жоохон хэцүү байдаг. Одоо л гайгүй тассан миний юм дээр. Одоо л анх болдог жоохон стресс. Одоо баяраар чинь одоо манай ихнэр хүүхэд идэр чинь гэхдээ
одоо нөхөр нь байхгүй харж чад бас хэцүү гэдэг юм шиг. Тэгэл ажлаасаа эзээ буугч гэдэг одоо буух болоогүй гэдэг. Нэг бол замдаа төгсөрдөг ч юм уу тэгэл асуудал бас байдаг. Тэгтээ бас ойлгоно. Одоо жишээлбэл та хэдэн жил цагдаагийн байгууллагад ажиллаж байна? Одоо бид цагдаагийн байгууллагад одоо 20 дахь жилдээ ажиллаж байна. Ерөнхий яг 2005 оноос хойшоо тасралтгүй цагдаагийн байгууллага. Тасралтгүй ажиллаж байгаа. Одоо би 10 жилийн төгсөөл тэгэл цагдаад орсон тайлт хийж байгаарэ. Одоо 20 дахь жилдээ ажиллаж байна гэдэг. За би 18-нд дотоод иргэний сургуулийн цагдаагийн сургуульд үнцэн ангид хэлсээд саяны 24 оны би 6 сар төгсөөд 6 сарын 10-нд би Сүхбаатар дүүргийн 2 дугаар хэлц дээр эргүүл авцараар томилогдож одоо нэг 7 сарын одоогийн мэдлэр 7 сар ажиллаж байгаа. Бас ер нь бас яг шинэхэн цагдаа гэж бас хэлэхэд бас болохоор юм биш үү? Ер нь бол туршлагагүй шүү дээ. Ер нь бол практик онл хоёрж өөр гэж хэдий ярьдаг ч гэсэн онлоо мэдгүй бол практикт бол ажиллахгүй шүү дээ. Би онл практик хоёр бол гэдүр нь бол өөр. Яг бие дагаад ингээд шийдвэр гаргах гэр чинь бас аюулгүй туршлага тутна. Тийм учраас ч одоо манай тэ дарга ахлахад бас зохицуултаа хийгээд туршлагатай хамтрагчтай ингээд цуг тавьж би ч энэ хажуудаа сууж байгаа хаас тэгэл бүх юм бас сураал заалгалаа явж байгаа да. 20 жил ажилласан туршлага одоо хажууд явж байгаа ч тийм ээ. Манай ах хэдэн хүүхэдтэй? За одоо 4 хүүхэдтэй. 4 Зөө. бандтай. Аавыгаа цагдаа болно гэж байна уу? Одоо зарим нэг нь тэгж хэлдэг. Тэгээд өөрийнх нь л одоо сонгосон мэргэжил нь өөртөө одоо зөв шүү дээ. Өөрийн санаа өөртөө зөв гэдэг шиг те. Нэрэг одоо энэ дуудлага өгсөн айл дээр таблетэрээ шүүгээл өмнө дуудлага өгч байсан уу? Ямар зөрчил гарч ирсэн гэдгийг шүүгээл харж шүү дээ. Дуудлага хүлээж авч харсан. Өмнө бол 102 дугаарт бол тийм ганц удаагийн тээвэр хэрэгсэлтэй холбоотой дуудлага байна. Гэхдээ яг уу хэдий энэ дугаараар шүүгээд ингэж өрсөн одоо нэг тооцоол бүх юм ингэ бодож байгаа ч гэсэн бас гүйцэд бол найдалтгүй. Ямар ч хийж болно. Өөр дугаараас өгөөд эндээ бас ингэ зөрчил үлдчихэж байж болно. Тийм учраас тэгэл хамгийн илүү мэдрэмж туршлага шаарддаг юм болов гэж бодож байна. Тэгэл ямар ч дуудлага мэдээлэл айлд оцсон тэгэл хамгийн гол нь хүн чанартай байх хэрэгтэй. Одоо ингээ нэг өдөр цагдаа хүм болоод те тэгээ цагдаа нартай хамт юм яриад ингээ зогсоход бол хүндлэх хэвээр хүмүүсийн нэг л юм бэлээ. Цагдаа хүнийг бол тэр ар гэртээ зориулах цагаа те ард иргэдтэй зориулаад хамгаалж аюулаас нь орчлон сэргийлж байгаа тийм ажил хийж байгаа болохоор бүр амар хүндлэмээр санагдсан. Тэгэл нойр хоолгүй тэгэл айгу хэцүү шүү дээ. Би махад дөрөө ингэ зориулж гин гэсэн үг шүү дээ. Тэр айгу хүндлэмээр байсан. Эрхэм ахмадад бэлт 116 чиглэлд үүрэг гүйцэтгэлээ. Гарсан зуршилгүй 50. Заавал. За үүрэг гүйцэтгэх хэрэг байна. Ер нь бол адал явдалтай л байлаа. Тэгээ нөгөө багасаа нөгөө хүсэж исэн, сонирхож исэн зүйл учраас гоё л сонирхолтой л байлаа тий. Гоё байлаа. Нөгөө аав ахын маань мэрэгжил болохоор ч тэгээд цагдаа хувцыг өмч үзхийсэн гэж боддогсэн тэгээд. Тэгээ бүр үүрэг гүйцэтгсэн болохоор аюу гоё. Адал явдалтай бас нэг өдөр өнгөрлөө. За баярлалаа. Тэгээ ингээд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцахаар нэг өдрийг зорж ирсэн ахын дус продакшны хоёр жүжигчтэй цаашдаа уран бүтээлд нь өндөр амжилттай сайн сайхан бүхнийг хөсөөрэй. За баярлалаа. За баярлалаа. За манай багчны дараагийн ажилдаа шилжиж. За баярлалаа. Эх орныхоо инхий манаанд инх цагт байнгын бэлэн байдалд ажиллаж, өргөсөн тангарагтаа үнэн зүтгэх цэрэг ирсийн нэг өдөртөө инхүү танилцлаа. Тэдний ажил үүрэг ам өрсөн олон сорилтойч хизээж хойш алхалгүй зүтгэж буйг Сэндми нэвтрүүлэг энэ удаагийн дугаартаа онцлохыг зорилоо. Олон аавын хөвгүүдийн олон жилийн хичээл зүтгэл, эр зэргийг иргэд бид өөрсдийн сонор сэрэмж хариуцлагаар давхар хамгаалах учиртай.